Сайн байцгаана уу сонсогчдоо Про подкастын 83 дахь дугаар эхэлж байна. Бид олон улсад чанартай боловсрол эзэмшиж, зорилго мөрөөдлөө биелүүлэн явж чадварлаг прокуроруудаа зочноор урьж, би хэрхэн гадаадд тэтгэлгээр суралцсан бэ сэдвээр сонсогчдод туршлага мэдээлэл, үнэтэй зөвлөмжүүдийг хүргэхээр хичээж байгаа лээ. Ингээд энэхүү цувралын 2 дахь зочноор Тээврийн прокурорын ганцхан хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Дэлгэрэн оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Подкаст урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрсөнд баярлалаа. За та аль улсад ямар сургууль сурч байваа? Сурч байсан сургуулийн онцлог нь юу байсан бэ? Би Бүгд найрамдах Солонгос улсын Сөүлийн Сэжүний их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр удирдлагын ухааны докторийн зэргийг 2014 онд хамгаалсан. 2005 онд би Монгол улсад магистрийн ажлаа дуусгаад КОИК-гийн шугамар мэргэжил дэвшлүүлэх төр сургалт байдаг нөгөө. Тэнд бол шинжлэх ухааны үндэслэлтэй мөрдөн шалгах ажиллагаа гэдэг КОИК-гийн шугамар 14 хоногийн сургалтанд явж исэн. Ингэж очиход бол надад тэр Солонгосын тэр уур амьсгал тэгээд тэр хүмүүсийн нөгөө нэг хүсэл тэмүүлэл ер нь надад яагаад чи энэ оронд дахиж буцаж ирэх юм шиг тийм сэтгэл бас төрж исэн. Тэр их сонир сэтгэл байсан. Тэгээ би бүр гайхаад одоо ингэ бодоход хүртэл гайхаад байдیں۔ Ерөөсөө тэнд бараг явж ирчээд удаачгүй би буцаад Солонгост очиж байгаа байхгүй юу. 9 сард нь одоо үндсэндээ 2007 оны 4 сард би тэнд мэргэжил дэвшлүүлэхээр сургалтанд очичоод 2007 оны 8 сарын сүүлээр буцаад тэр оронд очиж гин гэдэг бол маш их тийм дараа нь бодоход бас айгүй сонин тохиолдол болсон юм шүү гэж бас бодогддог. Би ер нь бол Солонгос улсад бол яг доктор сурна гэсэн бол тийм зорилго бол байгаагүй. Гэхдээ яг доктор ч гэж бас тухайн үед бас зорилго тавиагүй байсан. Магистраас нь эхлэх гэсэн тийм зорилготой байсан. Тэгээд сониноос бол тийм зар бол харсан. Солонгосын элчин сайдын яамнаас бол тэтгэлгээр ингээд агсан төвшний одоо сургалтын програмд бүртгэл авч байгаа гэд. Тэгээ энэ дагуу одоо би материалаа бүрдүүлээд хандсан байгаа. Тэгээд тухайн үед боловсрол шинжилгээ ухааны яамнаас бол ярилцлаганд бас орсон. Тэр ярилцлаганд ороход бол боловсролын яамны бас хүмүүс тэгээд тухайн үед Солонгос улсаас Монгол улсад боловсролын яамд мэргэжилтэн байдаг тэр хүн нас тэр ярилцлаганд бас байсан. Тэгээд ингээд анх ярилцлаганд ороод тэнцээд тэгээд миний материал үндсэндээ ингээд 3 сургуульд бол материал явсан. Тэгээ бижэтэл 7 сардаас хариу ирж исэн. Та ингээд Сэжүний их сургууль материалч ингээд яваад тэнцсэн. Тэгээд танаас сургуулийн зүгээс танаас утсаар ярилцлага авах байх шүү гэдэг. Тэр миний одоо сурах байгаа зорилго тэгээд таны одоо энэ эсэ болон одоо цаашид одоо таны судалгааны ажлын төлөвлөгөө юм хүний чинь талаар тодруулж байна гэдээ бас тухайд англиар бас ярилцлага авч ирсэн. Тэгээ очиод Солонгосын боловсролын одоо сургуулиудын одоо хаврын семестр, намрын семестр гэж бас байдаг. Тэгээ би намрын семестрт анх очижсэн. Тэгээ анх очихдоо гэр бүлээр том хүүгээ. Тэгэхэд том хүү минь 12 настай байсан 2007 онд. Тэгээ нөхөртөөгөө ингээ уруулаа очижсэн. Манай сургууль болохоор Сэжүний их сургууль болохоор Сөүлийн төвд байдаг. Тэгээ маш тийм өсвөр том кампус бол байхгүй. Гэхдээ бол оюутны дотор байрна одоо сургууль дотроо байдаг мөн одоо гэр бүлтэй оюутнуудад зориулсан болон одоо гэр бүлгүй бас нөгөө рум ширэлж амьдардаг оюутнууд зориулсан бас тийм гадуур өөрсдийнх нь одоо худалдаад авсан тийм байрууд бас байдаг гэсэн юм билээ. Тэгээд анх очиход бол тэр нөхцөл нь бол манай гэр бүлээр очиж байгаа бидний хувьд бол маш тохиромжтой байсан. Ер нь тэр очих нөхцөлийн хувьд бол маш таатай байсан. Очиход хүлээж авч ирсэн профессор докторууд ээлтэй хандж ирсэн. Энэ бүх байдал нь бол дөнгөж очиж байхад бол сайхан байсан. Гэхдээ одоо сургалт эхлээд зөндөө олон бэрхшээлүүд гарч ирж байсан. Тэгэхээр ер нь таны гадаад хэл суралцах арга барил юу байсан бэ? Докторийн хөтөлбөрт суралцахдаа англи хэлээр суралцсан уу эсвэл солонгос хэлээр суралцсан уу? Тэгэхэд бол сургалтын төвд голчлон мэргэжил дэвшлүүлэх гэсэн тийм зорилготойгоор бас хэл сурж хэлний бэлтгэл хийж исэн. 2006 онд бол байгууллагаас 3 сар одоо гадаад хэлний буюу одоо англи хэлний төвшинг одоо дэвшлүүлэх зорилгоор бас байгууллагаас дэмжиж 3 сарын хугацаатай англи хэлний сургалтанд ажиллаж чөлөөлөгдөж хамагдчихсан. Тэр одоо маш том завшаан болсон. Тэгэхэд бол оройгоор нь бол TOEFL-д одоо эрчимтэй бэлтгэж бас эхэлсэн. Гэхдээ бид нар бол ингээд нөгөө дүрмж гэдэг юм уу академик төвшөндөө ингээд дүрмэл аюу үзээд идэг гэвч ингээд ярих гэхээр бас нэг төдийлөн бас сайн байдгүй. Гол нь хэлийг бол хэрэгжилж сурдаг гэдгийг би бас аюу сайн ойлгосон. За ямар ч байсан TOEFL-ийн тэдэн оноо аавна гэд бүр зорилго тавиад тэгээд яг TOEFL-ийн шалгалтыг бол нөгөө зарлагдсан тэр хугацаанд нь
Монголдо өгч исэн. Тэр үед бас л жилдээ 2 удаа ч илүү авдаг байсан. Тэгээ тэр оноо бол бас надад нэлээд дөхөн болсон. Тэгээ надад бас Солонгосоос ингээ урилга ирэхэд юу солонгос хэл дээр хичээл орохгүй та бол юу англи хэл дээр хичээлээ сонгоод суралцах боломжтой гэдэг. Гэхдээ надад бол юу гэж хэлсэн бэ гэхээр дипломын ажил бичих тэр эрхийг авахд бол 4 мэргэжлийн шалгалт дөрүүлээ солонгос хэлд энэ 4 мэргэжлийн шалгалтыг өгнө. Тэгэхээр бол солонгос хэлийг бол заашгүй сурахтаа бас одоо маш академик түвшний өндөр түвшинд сурах ёстой. Солонгост одоо очисон хойноо би тэгээ манай сургуулийн хувьд ч гэсэн гадаад оюутнууд бол солонгос хэлний сургалтыг үн төлбөргүй кредит тооцохгүйгээр чөлөөтэйгээр ингээд суралцах боломжийг нь бол эхнээсээ хангаж ирсэн. Тэгээд би өөрөө тэтгэлгээр сурж байгаагийнхаа хувьд эхний 3 жил би бүх кредит цагийг тооцоолох ёстой. Тийм учраас би хэрвээ тэр шаардлагыг одоо хангахгүй бол би магадгүй нөө сургалтын төлбөрийн өрөнд орох учраас англи хэл дээр хичээлүүдээ бол сонгож суралцаад тэр кредит цагуудаа бол 3 жилийн хугацаанд бол авч чадсан. Тэгээд мэргэжлийн шалгалтуудыг өхийн тулд эхнээсээ бас зарим нэг хичээлүүдээ 2 дахь жилээс эхлээ солонгос хэл дээр сонсохоос одоо өөр арга байхгүй. Тэгжээж одоо би тэр солонгос хэл чинь өөрөө эхлээ сурж байхад амархан юм шиг хэрнээ ингээ гүнзгийрүүлээд мэргэжлийн төвшөнд асуудлыг судлах тусам л улам хэцүү. Тэгээд бүр янз бүрийн хаанц хүртэл орж ирдэг. Тэгээд энэ бүх бэрхшээлүүд бол байсан. Тэгээд сурж явах хугацаанд би сургуулийнхаа тэр солонгос хэлний сургалтанд хамрагдахаас гадна манай сургуультаас ойрхон Конгогийн сургууль байсан. Тэнд бас агсан төвшний хэлний сургалтууд мөн одоо манай ч нөө Сэжоны их сургууль гэхлээр тэр кампус орчинд бол Сэжон боловсролын төв гэдэг бас солонгос хэлний курсүүд байдаг байсан. Ингээд ерөөсө шатаратаа уухгүй сургалтуудаасаа гадна ингээ хичээллэх тийм шаардлага болоод байсан. Тэгээ очиод үндсэндээ бас солонгос хэл сурахад бас нэлээдгүй хугацаа орсон. Гадаад хэлний бэрхшээлээс гадна өөр ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч яваад тэтгэрийг хэрхэн яаж даван тулсан бэ? Хэлний бэрхшээлээс гадна бас нөгөө судалгааны ажил хийх тэр арга техник бас дутагдaltaй байна гэдгийг бас мэдэрсэн. Ялангуяа одоо жишээлбэл ингээд нэг эрдэм шийдвэрлэгээний хуралд илтгэл ингээ хилцүүлэх гээд бичгэд бол дэмий сул хэрэгтэй хэрэггүй тэр янз бүрийн нөгөө copy paste ч гэх юм уу ямар нэгэн ишлэл байсан ч гэсэн энэ ишлэл байгаад ч одоо чиний санаа юу вэ гэдгийг маш аягүй сайн тэд нар бол сонирхдаг. Гол нь чиний санаа юу вэ? Энэгээрээ чи яг ямар асуудал төвшүүлэх гээд юуг баталж нотлох гээд байгаа гэдгийг магистр бол одоо юу гэдгийг судалгааны төвшөнд асуудыг тавьдаг. Доктор бол чи шинээр асуудлыг гаргаж тавина. Шинэ одоо зүйлийг бий болгоно гэдэг шаардлагыг бол тавьдаг. Тийм учраас судалгааны энэ арга техник тэр санаа бас оновчтой байх явдал бол маш чухал. Тийм учраас маш их тийм мэдээлэлтэй, маш их судалгаатай тийм зүйлийг бас барьж авч өөрийнхөө чаддаг хүссэн тэр зүйлээ барьж авч хийх нь чухал юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгэхээр тухай докторийн тэтгэлэг төлбөрт хамрагдахад ямар шалгуурууд тавьж байсан бэ? Тэтгэр шалгуурт яаж тэнцсэн бэ? Тэгэхэд бол TOEFL-ийн оноотой байх нь бол давуу тал гэж бас байсан. Тэгээд ажилласан жилийн туршлага, магистрийн голч дүн маань бас өндөр байх хэвээр. Магистрийн голч дүн маань бас өндөр байсан. Тэгээ суралцах төлөвлөгөө, эссе тэгээ одоо энд ирээд та хийж бүтээх ажлуудын чинь зорилго юу юм бэ гэдэг. Тэгээд мөн одоо намайг тодорхойлох 2-оос доошгүй хүний тодорхойлт хэрэг болж байна. Тэгэхэд бол миний магистрийн ажлыг манай прокурор байсан Бямба докторыг удирдах хамгаалуулж исэн. Тэгээ Бямба доктор нэг тодорхойлтыг маань хийж өгч исэн. Академик талаасаа, хичээл юуны талаасаа, ажлаасаа бас нэг тодорхойлт аваад тэгээ тэр тодорхойлтууд бол ингээд орчуулгатайгаа ингээд битүүмжлүүдэд конвертлагдаад бүрдүүлэх материалтай хамт явдаг. Эхлээд боловсролын яам дээр тэр бүрэлдэхүүн бас шалгах, ярилцлага хийхдээ тэр материалуудыг бас хүлээж аваад цааш нь сургуулиуд руу явуулсан. Тэгээд гол нь бол анхаарах зүйл юу вэ гэхээр одоо эссе тэгээд чиний одоо ирээд та улс орондоо юу хийж бүтээж чадах хүн бэ гэдгийг бас тодорхойлох тэр сургалтын төлөвлөгөө байгаа. Тэгээд тэрэн дээр бас маш их бас ажилтгийн мэн гэж би ойлгосон. Тэр ярилцлагын үеэр ч гэсэн одоо ингээд хичнээн шууд асуухгүй ч гэсэн ингээд надаас тойроо замаар ингээд миний бас зорилго бас хүсэл тэмүүллийн маань бас нэлээд асууж исэн. Тэгэхээр таны бодлоор ер нь манай Монголын боловсролын систем ч юм уу те солонгосын боловсролын системийн хоорондын ялгаа нь юу вэ? Их орондоо нэг энийг суулгаад оюутан залуустаа сургахчвал бас гээд авмаар зүйл байдаг шүү дээ. Тэр талаар нь одоо мэдээлэл хүргвэл.
Тийм Солонгосын боловсролын системийн хувьд би яг анх ингээ хүүхдтэйгээ би дөнгөж очиж байхдаа том хүүтэйгээ ингээ очиж ирсэн. Тэгэхэд бол чос өмнө ингээ судалж байхад бага боловсрол нь бол 6 жил, дунд боловсрол нь 3 жил, ахлах боловсрол нь дахиад 3 жил. Тэрний дараа бол бакалавр 4 жил. Тэгээ агсан түвшний ингээ сургалтууд, магистр, докторийн сургалтууд тийм системтэй. Бас дэлхийд бас боловсролын системээрээ чанараараа бас нэлээд үнэлэгддэг байдал нас надад бас мэдрэгдсэн. Яагаад тэгэхээр одоо би жишээлбэл докторийн програм сурж байхад надад бас тодорхой шаардлагууд байдаг. Нэгдүгээр би түрүү хэлсэн кредит цагийг бүрэн хангасан, мэргэжлийн 4 шалгалт. Тэгэхээр доотл нь 2-оос доошгүй олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хилцүүлсэн байхыг бас шаардж исэн. Энэ хүрээнд бас манай сургууль бол гадаад хамтын ажиллагаа маш тийм бас өндөр түвшинд хөгжсөн тийм сургууль байсан. Энэ нь нас надад бас зөндөө олон давуу талыг бий болгож исэн. Жишээлх юм бол Америкийн нэгдсэн улсын төрийн удирдлагын форумд бас 2010 онд бас илтгэл тавихаар явж исэн. Мөн Англид University College London гэдэг тэнд бас эрдэм шинжилгээний хуралд явж исэн. Энэ тохиолдол болгонд одоо сургуулийн дэмжлэг маш их байдаг. Сургууль бол батлан даалтыг гаргадаг. Тэгээ мэдээж нөгөө олон улсын хуралд ихтгэл хилцүүлэхээр явж байгаа тохиолдолд цаад талтаа нь бас замын зардал болоод очих байрны асуудыг бас шийдэж өгдөг. Энэ нь бас надад нүүд юм үзэж нүүд тайлах тэр боломжуудыг их нээж исэн. Энээс суралцсан зүйлүүд бол маш их. За тэгэхээр та бүгд найрамд Солонгос улсад докторийн зэрэг хамгаалж ирчээд ажилдаа ороод хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлж байсан ажлуудаас иргэн дурсвал үндсэндээ 2014 оноос хойш одоо прокурорын байгууллагад ингээ ажиллаж байгаа. Тээврийн прокурорын газарт бол 2018 оны 6 сард бас нөгөө Азийн төрийн удирдлагын форум, Солонгосын төрийн удирдлагын холбоо руугаа бас холбогдоод зам тээврийн гэмтрийг мөрдөн шалах болон урьдчилан сэргийлэх стратеги гэдэг тэр олон улсын эрдэм шинжилгээний хурлын одоо нэг сешн болгоод оруулж өгсөн. Тэгээ энэ хуралд бол манайхаас бас төлөөлөл оролцсон. Монгол улсад зам тээврийн гэмтрийг мөрдөн шалгах онцлог нь юу юм? Тэр дата буюу одоо өгөгдлийг яаж цуглуулдаг, энэ дээр яаж анализ хийдэг, урьдчилан сэргийлэх ямар стратеги барьдаг гэдэг чиглэлээр бас хэл тавьсан. Цаашид бол авч хэрэгжүүлэх ажлууд бол байгаа. Подкастыг сонсож байгаа хүмүүс маань Солонгос улсыг зориулж Солонгос улсад суралцъя гэвэл одоо хамгийн түрүүнд юунд хамгийн ач холбогдол өгч бэлдэх шаардлагатай гэдэг юм болоо. Хамгийн түрүүнд бол хэлний мэдлэг маш чухал гэдгийг бол хэлмээр байна. Тэр мэрэгжил боловсрлоо дээшлүүлэн судалгааны ажил хийнэ гэдэг бол хэлний бас өндөр түвшинд бас бэлтгэгдсэн байж цаг хугацаа хожино. Тэгээд үр дүн бас тэр хэмжээгээр дээшлэн тий. Тэгэхээр бол хэлний асуудал бол хамгийн нэгдүгээр асуудал. Тэгээд ч одоо сүүлийн үед хэлний түвшний шалгалтууд, оноонууд бас топикч гэх юм уу тэр оноо бас өндөр түвшинд бас шаарддаг байх л да. Бас судалгааныхаа ажлын чиглэлийг оновчтой тодорхойлж тий. Одоо магадгүй яг чиний хүссэн тэр судалгаа мөн үү? Энэ судалгааны үр дүнд ямар одоо өөрчлөлтүүд бий болох юм? Ямар одоо улс орондоо ямар ашигтай юм ч гэдэг юм уу? Энийг бас маш сайн тооцоолж явах хэрэгтэй байна гэж ойлгосон. Энийгээ дагаад бас нэг удирдагч багшийг бас зөв сонгох тий. Чиний судалгааны ажлын чиглүүлж чамайг тэр амжилттай тэр судалгааг удирдахад тэр судлаач багшийн чинь бас удирдах байгаа багшийн чинь мэрэгсэн тэр байдал бас их чухал гэдгийг бас хэлэх хэрэгтэй баг. Тэгээд тэтгэлгээр сургалтсахад бол маш их боломжууд байд юм байна гэдгийг би бас ойлгосон. Хичнээн ингээд би тэтгэлгээр сурдагч гэдэгсэн очиод бол ингээд бас өшөө тэтгэлгүүд авах боломжууд байд юм бэлээ. Энэ сангийн тэтгэлгүүд, төрийн бас байгууллагуудын тэтгэлгүүд аягүй их байд юм бэлээ. Тэр тэтгэлгүүд бас аягүй их нээлттэй. Тэгээ аплай хийгээд бас өөрийгөө зөв илэрхийлээд ингээ аплай хийхэд бол боломжууд маш их байд юм билээ гэдгийг бас зөвлөмөр байна. Тэгээд тэгээ өөрийгөө маш сайн тодорхойлж чаддаг байх хэрэгтэй. Бусдаар тодорхойлуулж байгаа тэр тодорхойлтыг маш сайн бас бичүүлж тий өөрийгөө бас сайн илэрхийлэх нь чухал юм байна гэдгийг бас зөвлөмөр байна. Таны хувьд бол докторийн эрдмийн зэрэг хамгаалаад ирнэ гэх маш том зорилго тавиад Солонгос улсыг зорьсон шүү дээ. Харин гэр бүлийн хувьд таныг суралцж явах хугацаанд тэнд ажиллаад, амьдраад хүүхдэн бас сургуульд явхад ямархуу байсан болоо хүндрэл бэрхшээлүүд тохиолдсон уу? Тийм маш тэр үед одоо ингээд эргүүлээд бодглохлоор тэр үед ямар зоригтой тэгээд ингээд хүүхдтэйгээ нөхөртөөгөө яг нөхөртөөгөө ингээд уруулаа явсан болохоор сэтгэлд бас ойрхон ямар нэгэн одоо бодож санах юм уу явсан байх. Ихтэй очисон хойноо бол зөндөө бэрхшээлүүд гарсан л да. Хүүхд маань тэгэхэд 12 настай Солонгост очиж ирсэн. Тэгээд Солонгосын бага сургуульд
оруулж байгаа. Гэхдээ яг хамгийн азтай нь юу вэ гэхээр Солонгос би түрүү хэлсэн Солонгосын нөгөө бага сургуулийн боловсрол 6 жил байдаг. Тэгээ үндсэндээ бага сургуульд 1 жил сурчаад дараа нь дунд сургуульд орсон. Тэгээ энэ бага сургуулийн бас нөгөө Монголоос ялгах онцлог нь бага сургууль бол суралцж байхдаа тоглож байхдаа сурдаг тийм онцлог юм билээ. Хүүхдүүдийг бол хичээлээр шахтгүй маш их чөлөөтэй тоглоулдаг. Тэгсэн хэрнээ сургалт нь ороод идэг. Тэгтээ сургалт бол маш бүтээлч байдлаар ордог. Тийм онцлогтой байсан. Тэгээд хүүхэд нь ингээд солонгос хэл мэдэхгүй хэрнээ солонгос хүүхдүүдтэй нэг ангид сураад тэгээд бас хэлний бэрхшээл бас байсан. Тэгээ нөгөө бага хүүхдүүдэд бол энэ гадаад хүүхэд гэдэг тийм сэтгэл төрөх юм бол хүүхдүүд бас ялгарлах байдал үүсдэм байна л та. Тэгээд анх би сургуулийнхаа өөрийнхөө сургуулийн кампусынхаа хамгийн ойрхон бага сургууль дээр хүүхдэд дагуулж очисон. Тэгэхэд бас ингээд намайг бас айгүй сайхан тийм хүлээж авсан л да. Тэр сургуулийн захиралтаа би шууд очиод уулзсан. Би ингээд энд ингээд докторийн програмд ирсэн. Тэгээд ингээд хүүхдэд дагуулад ирсэн. Одоо хүүхдээ ингээд танаа сургуульд оруулах хүсэлтэй байна гэсэн чинь айгүй гайхаад тэгснэ нэг хамгийн гоё тохиолдол нь юу байсан бэ гэхээр яг миний хүүтэй адилхан насны нэг охин манад сурдаг гэж. Тэгээ тэр охиныг дуудуулаад тэгээ тэр охин ингээд ирээд эхлээд би нөгөө захиралтай англиар ярьж ирсэн бол нөгөө охин дунд нь битэрийг орчуулж өгөөд битэр солонгосоор яриад тэгэл ерөөсөө л өстой маргааш игээд хүүхдээ хичээлд нь ингээ явуул энэ охины ангид оруулчихна гэд тэр их азтай тохиолдол байсан. Тэгээ тэр охин Монгол охин бас солонгост дуудсан гэр бүлэрээ байдаг охин байж таарсан. Тэгээд тэр охин бас тусдын болоод манай хүүхэд юу н аюу хурдан хэл сурд юм билээ. Одоо ингээ харьцуулж харахад би бас очисон үеэс эхлээ солонгос хэл сурсан гэхэд одоо манай хүүхэд бол бараг надаас аюу хурдан сурцсан. Тэгээд яг над шиг тэгж хоёр дахь юм байхгүй. Англи хэл дээр хичээл аваад даалгавар хийх тухай юм байхгүй учраас яг орчинд нь хүүхэд илүү хурдан сурж байгаа тийм юу ажиглагдсан. Тэгээ хүүхдээсээ бараг солонгос хэлээ бараг сурж гинүү гэмээр тийм бас нөхцөл байдал үүсчихсэн. Тэгээд ер нь бас айгүй илэгтэй байсан л да. Хамгийн одоо азаарл гэж ярих юм да би бас дотор байрн ингээд нөгөө гэр бүлийн хэрэгцээнд зориулагдсан тийм кампусынхаа ойролцоо байдаг тийм орон сууцнд ингээд тусдаадаа ингээд байр өгөөд тэгээд бас орчин нөхцөлийн хувьд би түрүү ярьж байсан хүүхдийн их парк дөнгөж замынхаа нөгөө талд байдаг. Энэ бүх орчин нөхцлүүд тухайн үед одоо азар тэгж таарч исэн болов гэж одоо боддог. Тэгээд би бас хүүхдээ Солонгост бас тодорхой хугацаанд сурсанд нь бас сэтгэл бас уяг байдаг. Тэнд бол дэг журам, хариуцлага, тэгээд сахилга бат зохион байгуулалттай байх, тэр хүндлэлтэй байх, асуудалд одоо маш хариуцлагатай хандах тэр үндэс суурьуудыг бас Солонгосын боловсролын систем ямар нэг хэмжээгээр суулгаж өгсөн гэдэгт бас итгэлтэй байдаг. Тухайн суралцж байгаа хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгуу ер нь гадаад оюутан ажил эрхлэх боломж хэр үйд юм болоо? Тийм, тэтгэлэгтэй ч хэлээ гэсэн чинь гэр бүлэрээ байгаа ажил бол хийн. Ажил хийхдээ эхний үедээ англи хэл дээр бол одоо юу гэдгийг гараал англи хэлдээ ашиглаад хийх ажил гэж бол байхгүй. Тэгэхэд бол юу яажсэн нөгөө бүр ингээд ойрхон сургуулаас хамгийн ойрхон тийм жижигхэн цааны газар дугаагч бас хийжсэн нэг хэсэг. Тэгээ хил мэл сураад ирэхлээр ингээд зөөгч хийгээл тэгээд ойрхон ингээд нөгөө ажил олгодог ажлыг баг нөгөө цагийн ажил хийдэг тийм нөгөө офисууд бас зөндөө байдаг. Тэр офисуудад бүртгүүлээд ингээ би боломжтой хугацаагаа хэлчих юм бол тэд нар надад тохирсон тийм хугацаанд тойрсон тэр ажлуудыг бас олж өгөөд утсаар холбогдоод тэгээ би тэндээсээ шууд ажилдаа яваад ийм бас систем бас байдаг. Тэгж бас ажлын цагийн ажил бас хийжсэн. Тэгээ мөн Солонгост тэр нөгөө олон соёлт гэр бүлийг дэмжих тийм хөтөлбөр бас тухайн үед хэрэгжижсэн. Тэр хүрээнд бас ЮНЕСКОгийн шугамар бас нөгөө ахлах сургуулиудад, дунд сургуулиудад нөгөө Монголын нөгөө соёлыг сурталчлах тийм хөтөлбөрийн хүрээнд бас тийм хичээл бас ордог байсан. Тэр нь тухайн үед ингээд сарын нэг удаагийн хичээл ороход 35,000 вон тийм. Гэхдээ нэгэн цаг хичээл ороход ч үндсэндээ нөгөө 45 минут. Тэгээд хэрвээ би цаг байх юм бол тэр цагаа хийлчдэг. Тэгэхээр цагаа ингээ мэйлээр явуулцдаг. Тэгэхээр тэр надаас тийм сургууль дээр сүүлийн альч одоо ахлах ч юм уу дунд сургууль байж таарахыг үүсэхгүй.
Тэгээд тэр цаг хугацаанд очихоос өмнө би ЮНЕСКО дээр очиж тэр ЮНЕСКОгийн салбар Солонгосын сөүлд байгаа. Тэндээс би нэг Монголын бас бүр бэлэн материалууд бас байдаг. Бүр аягүй болон бэлэг дурсгалын юмнууд болоод хүүхдүүдэд үзүүлэх үзүүлбэр бүр үндэсний тэр хувцас хүртэл байдаг тийм сонин юм билээ. Тэгээд тэндээс бас би энэ хичээлд энэ материалыг авч явъя гэд аваад тэр материалуудаа аваад тэгээд дараа сургалтаа дууссаны дараа авчирч ийж өгч чинь ийм бас сургалтууд бас байдаг. Сөүл бол одоо нөгөө улсын нийслэл гэдгээрээ тэр юм уу сүүлдээ ингээд мэдээлэл авах тэр хурд нь аюу амархан. Сүүлдээ тэр Солонгосын олон соёлт гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сөүлийн захиргаанаас одоо орон орны соёлыг сурталчлах, орон орны тэр соёл боловсролын тэр тогтолцоог сурталчилсан юм програм хөтөлбөрүүд орж ирсэн. Тэгсэн чинь энэ хөтөлбөрт би баг азар тэр хөтөлбөрийн талаар дуулж мэдээд тэгээд сургуулиудад бас ингээд цаг өгөхөөр нь тэр цагтаа очиж ингэж хичээл ордог байсан. Тэгэхэд бол ЮНЕСКОд 35 мянган воны нэг цагийн хичээл зааж ирсэн бол тэр хөтөлбөрийн хүрээнд бол нэг цаг хичээл заахад 110 мянган вон ийм цалин авч ирсэн. Тэгээ би бас айгүй ийм хөтөлбөрийн хүрээнд ямар азар ингэж орж хамрагдаж ингээд ийм нэг талаар эн чинь хичээл заагаа мөнгө авчиж байна. Тэгээд ямар нэгэн биеийн хүчний ажил хийхгүйгээр бас нэг стресс тайлах бас тэр хүүхдүүдэд юм заана гэдэг чинь өөрт бас айгүй гоё тийм мэдрэмж төрдөг. Тэгээ ийм юм бас аз завшаануудаас тохиолдож байсан. Айгүй боломжууд ихтэй байсан. Тэгээ сөүлд бас сурах аз завшаа маань надад бас зөндөө өр нөлөө үзүүлсэн байна гэж одоо дурсаж боддгийг. За тэгэхээр хоёлаа подкастаа таны хэл хамгийн дуртай үгээр өндөрлөе гэж бодож байна. За би ингэж хэлэхийг хүсэж байна. Боломжууд бол өргөж байж идэг. Чамаар тойроод дандаа маш олон гоё гоё боломжууд байгаа. Чи тэр боломжуудаас яагаад одоо ашиглаж болохгүй гэж, яагаад тэр боломжуудаа ашиглаж болохгүй гэж чамаар дүүрэн боломжууд байгаа. Энийг бити алдаараа дандаа ингэж боломжуудыг ирэл хийж, боломжуудыг алдахгүй байхыг хичээгээрэй л гэж заах байна да. За өнөөдрийн манай подкастт хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Баярлалаа. Сонсогчдоо подкастын 83 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Та бүхэн подкасттай холбоотой санал хүсэлтээ улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцаа албанд ирүүлээрэй.